тэгээд хүн байгалийн хичээл хамтарч явуулсан миний хөтөл багш нар хичээл итгэдэг аргацаараа заяа. За. Багш нэг зураг үзүүлсэн. Маш анхааралтай. Дотроо бодож шүү та. За. За энэ юу вэ? За энэ яг тийм үгүй юм шиг төмөр. Энэ эрүүгийн ард төмөр нь зөв. Энэ цааснасаа багш сорон зав. Энэ сорон яг тийм эрүүл юм бэ? За үзэж чадах нэг багш нэлээд та. Энэ сорон төмөрийг өөрөөр татдаг юм байна. За өөр танаа шиг бачин зэрэг. За хэлнэ. Энэ сорон цаана төмөр санджаагаар эмээнэ цаанаас төмөр санджаагаар тэгэж яваад. Өөр за ирүүгийн нөгөө ардаа төмөр сорсоо тэгээд арднаас төмөр сорсон өгдөг яа. Энэ ирүүхний ард энэ төмөр байгаа. Гэтэл энэ сорон зүй төмөрт яагаад? Тэгээд энэ төмөрт яагаад вэ? сарамжаа энэ тийшээ бодлогоор төмөрөнд дагаж тэгээд сорсон өчгөр нөгөө төмөрөнд тэрийгээ дагаж хүлээд аваад татчихсан. Арай өөрөөр хэлэх хэрэгтэй юм. Энэ сорон зүй төмөрт яагаад гомлоо? За. Тэр сорон төмөрт нөлөөлөд байгаа. Яг тэр сорон татаад байгаа. Нөлөөлөд байгаа. Энэ төмөрт яагаад байгаа вэ? Энэ сорон энэ цаасыг одоо яаж нэгт нөлөөлж юм те? Энэ цаас маань сорон том нь уу? Биш. Нэгт яаж байгаа? Нөлөөлөд энэ төмөр үйлчлээд байгаа. Юу ч юм шиг. Үйлчлээд байгаа байхгүй. Энэ төмөрт үйлчлээд энэ цаасыг нэвтлээд энэ сорон маань нэгт үйлчлээд байгаа. За тэгвэл бидний өнөөдрийн хичээл юу нэг тухай нөхдөд те? Ганцхан сорон зам юм нөхдөд? Сорон төмөр хоёрын юу юм? Нөлөөлөд багш сая өөрөө юу гэж хэллээ? Яг үнэхээр үйлчлэл гэж хэлсэн. Хийсэн мэт үйлчлэл гэж хэлсэн шүү дээ. За, цэрэг хэлсэн юм уу? За, тэгвэл өнөөдрийн хичээл маань очих байна. Соронзон үйлчлэлийг соронзон үйлчлэлийг гэсэн хичээл байна. За, энэ хичээлийг үзэхийн тулд бид нар ийм зорилго яасан. Хэрэгтэй. Энэ зорилго дэвшүүлсэн байна. Заамшаа нэг. Соронзон биетийг нэвтэрч үйлчилдэг эсхийг мэдэрдэг. За нүгт дэвтрээр гаргаад онцгой тавиад хичээлийн хаа сэдв зэрэг хоёроо тасч.
татсан юм. За багш ширээний нэг синкер хунцар дээр эд зүйлсүүд битүүд гэсэн. Битүүд. За тэрнээ яаж одоо яаж харьцах зааврын тэгээд байж байгаа. Хоёр талтай байгаа учраас хавтаас минут энийгээ шаардлагатай. Тэм. За сорон цүгтүүдээ юу татдаг вэ? Төмрөө татна эсвэл сороноцоо өөр зүйлийг татахгүй тийм ээ? За энэ бид нар бас өмнө хичээлдээ пиавта төмрийг татсан. За пиавта төмрийг харин одоо татах уу үгүй болов гэдэг одоо баг төмөр үзэх гээд байгаа туршиж үзсэн. За яа. За тэгэхээр энэ юу вэ? Яг метрал нь юу вэ? Утасны гэр нэр нь одоо тийм ээ? Энэ бейсмент метрал нь юугаар хэлсэн гэхээр яав? За тэгвэл багш нь эндээс нэг юм хуудас тарааж өгнө. Анхаарал сонсоорой. За эдгээр бейстүүд соронзонд татагдах уу? Гэхдээ энэ бейстүүдийг хараад соронз төмөр хоёроо дунд хавчуулна гэдэг байр болно шүү дээ. Тэгэхэд тэр соронз зээжээ төмрийг татах болов. Энэ таамаглалаа өөртөө бодоод энэ хуудсыг бүгдийг шүү ойлгосноо. За татсан гэж юу дараагийн бүсгүйд нэмэх юм бэ? Татахгүй гэвэл хасаад тэмдэг бүгд хүн болон дэш ингэ гараа. Одоо бодно энэ мэн ерөөсөө 2 минут байна. За сэнэт шүү. Өөр үстэй. Энэ гараад чинь ч бахараа. Соронз төмөр хоёрын дунд эдгээр зүйлийг байлдуул болоо. Төмөрний соронзонд татагдах болов гэж бодоод чинь шүү. Соронз төмөр хоёрын дунд эдгээр зүйлийг байлуулбал тэр төмөр соронзонд татагдах болов. За тэмдэглэгээ хийгээд таамаглалаа дэвшүүлсэн бодвол
За бушуу нэлээд болсон нь итгэвч гişүн аа гарч ирсэн заяа. Ярилцаар өөр тойрч байгаа босч байгаа ярьсан ч одоо шүү дээ чи. За итгэвч гişүн аа гараад ирнэ юм бол. Сайн байна юм даа. Итгэвч гişүн байж байгаа юм тийм ээ? Сайн байна. За нэг юм хэмээн. Үлзээ. Яамын бодсон ба. За итгэж гişүн. За бас. За бас таахтай. Энэ багуудыг дэвшүүлсэн хаан бид нар туршиж үзсэн үү? Зээгүй тийм ээ. За минийгүй. Ярь шүү дээ тийм ээ. Юу ч таамагсан. За яриа гарч байгаа. Тэгэхээр битүүдийг Таасыг тавуухэд татахгүй гэсэн хултаасыг тавуухэд шилэн цавтай усыг тавуухэд татахгүй модыг тавуухэд татахгүй жуунсрыг тавуухэд татахгүй даавууг тавуухэд даав биш тийм ээ. Даав эдгээр битүүдийг яг татвал эдгээрээ татахгүй дөө. Эдгээрийг нэгтэлж наан цаанаас нь таталц холвол гэж асууад байгаа тийм. Тавуулаа одоо юусоо татахгүй байгаа бид мөнгө чадахгүй гэсэн юм тийм. За энийг хин гэлээ. Таасыг бол сайн татаж үзсэн чинь татна. Удаас бол нэмхэн чинь татна. Зарим нас татна, зарим татахгүй гэсэн юм тийм. За шилэн цавтай усыг татахгүй шилэн бүдүү гэж. Модыг татахгүй. За унаач татна чинь ганцхан нэрийн ногч. Даавар татна. Хоёр нь татахгүй, гурван гэж үзсэн юм тийм. За сайн. За ганц өгдөр юм байна. Хансаар миний өгдөр? Бүгдийн ясман эднэва эдгээр битүүдийг татахгүй гэж үзсэн юм тийм ээ. За одоо миний өгдөр. За миний өгдөр. Цааш. Цааш. Нэгэний наанаас
Хилэн сартаа бас яаж хилний наан санаас модны наан санаас гэж хам гэсэн юм тийм ээ. За ястаа мундаг хам гэсэн байна. За одоо тэгвэл цөмөрөө эдгээр зүйл ер нь татдсан болов татдгүй болов үнэн байна уу? Хин нь худлаа явчих, хин нь үнэн таамагласан байна, хин нь худлаа таамагласан байна гэдгийг туршиж үзэхгүй. За туршиж үзэхийн тулд багш нь энэ заавар тараа энэнийг ингэж тавиад өдөрөө уншиж тэгээд энэ заавар нагуу За багшаа өгсөн журмын суулгаж байсан. хоёрын хооронд дээр За туршилтаараа цаагаар уншсан уу үгүй ээ? За яаж турших юм бэ? Цөмөр хоёрын хооронд эдгээр бэлтүүдийг яах юм? Яг байрлал гэсэн. Тэгэхээр тэр соронц тэр төмрөс харах болов уу гэсэн тийм ээ. За багш нь энд төмөрнүүд бидний шиг төмөр хавчих. Төмөр хараад за энэ төмрүүд хоорондоо салгаж шатаа. Туршилтаа арай их болов. За одоо наш шат миний өгдөг нэг таммаа ярэ тавыг болоо. Тэгэхээр цөмөрөө цаасыг туршиж үзье тийм ээ. Өнгөө цаасыг туршиж үзье. Тэгээд татаж яавал энэ үснэгт нь татсан нэмэх тэмдэг. Татаагүй бол энэ үснэгт нь хасах тэмдэг. Шууд цаасыг туршиж үзэл тэмдэглээрээ хийгээд яваа. Тэрний дараа худаасаа туршиж үзэл яах вэ? Тэмдэглээрээ хий. За туршилтаа бодвол багаараа нийлж за цаасыг турших хугацаа 1 минут. За багш нь энэ эдгээр цаас харилцан байгаад соронцоо салгаж аваад туршаарай. Хүү туршаач. Багш 1 минут өгсөн. Яг хит хийхээр аваа. Багш нь цаасан дээр түнэж. За туршилт нь дууссан.
시작. 그때 네, 과연 오로. 자, 그래서 다음으로 가면 그 정도. 잘하지, 더 쉽다, 다. 어떻게 시작할까? 자, 짠 했고, 맞습니다. 밀대 다정목은 다섯에 사나 동물이 다뜻되었다. 거다섯에 사나 다정 실은 섭도 없으니 사나 맞어? 동물이 멋니 사나 다정 봉틀이 사나 다정 나고 내 사나 자, тэгэхээр юу шилмээр сорон эдгээр битүүдийг нэвтрээд бүгднгийн татдаг. эдгээр битүүдийг татчихвал Битүүдийн санаас төмөрийг үйлчлээ соронзон татсан. за төмөрийг төмөрд яагаад өгсөн те үйлчилж байгаа. 이 үйлчилж байгаа юм ерөөсөө болчихсон. За жахан даа. Цаасыг нэр сорон төмөр татчихсан, бурдаасыг бас нэр татчихсан, шишин татчихсан бас татчихсан, нотыг татчихсан, гурамцрыг татчихсан, даав татчихсан. За хамаа таамаг байдаг. Оо таамаг шүү. За бас яасан бэ? Зарим хүмүүс нь яажсан бэ нөтөдөө? Буруу алдаж яасан. Буруу таамаглаж дэвшүүлсэн үг байна. Тийм ээ. За сони. Тэгэхээр заам. Цаасны цаанаас татчихсан. Сорон тэгэхээр ерөнхий дүнс нь бодож байна. Шилэн савтаа усны занаас бас татчихсан. Тэгээд мод болсон хонцрын занаас татчихсан. Тэгээд даавны занаас татчихсан. За тэгэхээр миний ерөнхий дүнс хамгийн сүүлд миний юу шийдмээр вэ? Эдгээр битүүдийг донд нь байлуулахад төмрийг соронс татдаг. төмрийг соронс татдаг. Тэр соронс төмөр дөөрөө бид яаж Үйлчилж байгаа. үйлчлэх нэг өөр татдаг шүү. За мундаг байна. За тэгвэл одоо агшин туршилтын үр дүнгээ таанаад ер нь ээлжид сая юу мэдээд авах туршилтыг юу мэдээд авах. Араараа ярьж байгаа энэ бичил. Хавнаас бичил. Багш 2 минутын зам. За цагаан араа цаг барих чинь.
Эдгээр зүйлийг багш нь юу гэж хэлдэг вэ? Бист. Бисттэй мэт. Бистээр даамж гэж. Бист гэж байна. Ирсэн гэдэг нь бист гэж. Бист. За нэг минут цогцолж. Зэрэг. Төмөр саранзан хоёрын дунд бүх бэлтгэх байдлаа хадгалаад төмөрийг татаж байсан. Тэгэхээр яагаад гэдэг вэ? Амс төмөртөд нийцээ За багшийн хүмүүстээ нэмэгдээ. Багшийн хамгийн сүүлнаа. Заашраа нэмэгдээ. Сорон төмөр хоёрын дунд янз бүрийн битүүдийг байрлуулахад тэр сорон тэр төмөрд
Яасан шууд өөртөө тийм өгдөө. Сайн. За тэгвэл тэр дүгнэлттэй миний өгдөө багшаа бичсэн дүгнэлтийг хэвтэлээр байна. За багшаа. Нэг минут явах. Хавчсан уу? Шүлж мараа. Зэ чарчсан юм. За багш нь эндээс нэг юм бод тарааж өгөө. Өөр юм үнэлээ шүү заяа. Эдгээр зүйлийг мэдэж авсан бол энэ нэгэн үсэлсэн зүйлийг мэдэж аваагүй бол энд нь цог тавиад заяа. Өөр юм. Энэ багшаа тарааж гооч чинь дээр яах вэ? Тэмдэглэгээ. За үсч чадвал мэдэж авсан зүйлээ бусад та тайлбарлаад өгсөө. Сарандын төмөрийн хооронд сарандад бүхэн зүйлийг байлгасан төмөрийг татдгийг мэдэж авсан. Төмөр саранд хоёрын хооронд зайтай байсан төмөрийг татдгийг бас мэдэж авсан. Сарандын зайтай байсан үйлсэл байсныг мэдэж авсан. Сарандын биеэс хол байгаа баг хүчээр татаж авсныг бас мэдсэн. За таны ширээсээ. За бачиггүй. Сарандын төмөрийн хооронд сарандад чадвар зүйлийг байлгасан төмөрийг татсан мэдэж авсан. Төмөр саранд хоёрын хооронд зайтай байсан төмөрийг татаж авсан мэдэж авсан. Саранд зайтай байсан үйлсэл байсан мэдэж авсан. Саранд биеэс хол байгаа баг хүчээр татаж авсан мэдэж авсан шүү дээ. Энэ сүүлийн цаг асуудал бас унших гараа багтаасаа. За. Сарандын төмөрийн хооронд сарандын сансараа байлуулсан ч төмөрийг татаж байсныг ойлгосон. Мэдэж авсан. Төмөр саранд хоёрын хооронд зайтай байсан ч төмөрийг татдгийг ойлгосон.
соронзон зайтай байсан ч үйлчилж байсныг мэдэж авсан. Соронзон биеэс гарч байхад баг үүсгэж чаддгийг мэдэж авсан. Соронзон төмрийг хоорондоо Тэгэхгүй зүйлийг байрлуулсан төмрийг мэдээж авсан тийм ээ. Төмөр сарын хоёрын хоорондоо зайтай байсан ч төмрийг татсныг мэдэж авсан. Сарын зайтай байсан ч үйлчилж байсан мэдэж авсан. Бас үйлчилгээ мэдж авсан байна тийм ээ. За тэгэхээр энэ дөрөв хүүхдүүдээ уншсантай самт нэг болох юм уу? Орших самт нэг байна тийм ээ. Тэг яг л ингэж тайлбарласан. За бүгдөө маш их зүйлийг яасан юм? Мэдээж авсан. Тийм ээ. Эдгээр битүүтийн цаанаас тэр соронд тэр төмөрт үйлчилгээг л өнөөдрийн хичээлээр яасан. Үзсэн, туршсан бид нар тийм ээ. За хичээл болсон. За тэгээд надад миний хувьд чулуу, хөөсөн зэрэг хоёрыг бас туршаад үзээрэй заяа. За. Амтны байрлуулаад одоо татах юм ээ. Дэвтэр дээр тэмдэглэж өчөө. Ирээрэй заяа. За. За хичээл туслаа. За баярлалаа.